Өнгөрсөн ямгараг Японы нийслэл Токиотын Ryōgoku Kokukan ордонд эхэлсэн Японы их сумогийн шинэ оны анхны тэмцээн Хацуба шуугийн 3 дахь өдрийн барилдаанд өнөөдөр явагдлаа. Тэгэхээр энэ башуугийн нэг онцлог бол мэдээж хэрэг Японы мэргэжлийн сумогийн 70 дахь Yokozuna Haruma Fujiгийн хувьд бол тун хариуцлагатай башуу. Энэ башууд бол хэрвээ төрүүлэх өрсөлдөөнд орч чадахгүй бол түүнийг бас сумогийн холбооноос хүчээр зодог тайлбарлах ийм бас хариуцлагатай ийм башуудаа барилдаж байгаа. Тэгэхээр ямар ч үс ихний 2 өдөр бол давчаад байсан. За ингээд өнөөдөр хэлсэн Монгол хүчүүдийнхээ барилдааныг танилцуулъя. Зүүнний Майгашигийн 14 дэрэмлэгдсэн Шотинро Нямсүрэн өнөөдрийн барилдаанд Барууны Майгаширыг 16 дэрэмлэгдсэн Тамаа Асаг хат онол таран барилдсан. Өмнө 2 бүх 9 удаа барилдахдаа 6 удаад нь Тамаа Асага 3 удаад нь Шотинро авч байсан. Энэ барилдаанд Шотинрогийн хувьд бол одоо шилдэл зайл Хеки Отошим ихний үйлбэрээр ялд авснаар башуугийн ихний 3 өдрийн барилдаанаас 3 даваатай гарч байна. За Шотинрогууд маргааш өдрийн барилдаанд Такара Фужид онол таарсан бол Тамаа Асага 1 даваа 2 ялагдaltaй болж маргааш өдрийн барилдаанд Садано Фужид барилдах онол тааржээ. За манай сумч баруун жигрийн Майгашигийн 12 дэрэмлэгдсэн Тамаваши мөн хөргөл өнөөдрийн барилдаанд хашир туршлагатай зүүнний Майгаширыг 11 дэрэмлэгдсэн Вакано Сато онол таран барилдсан. 2 бүх өмнө 10 удаа барилдахдаа 6 удаад нь Тамаваши, 4 удаад нь Вакано Сато ялж байсан байгаа. За энэ хүү барилдаанд уг нь бол манай Тамаваши барилдааны бас санаачлагыг гартаа авч тогтолж барилдсан бол дивжээний зах дээр Вакано Сато зайлж зогсноор Ски Отошим ихээр Вакано Сато башуугийн 2 дахь давааг авсан байгаа. 2 даваа 1 унаатай болж маргааш өдрийн барилдаанд манай сумч Токитенко Хүчидбаатартай барилдах онол тааржээ. Харин Тамаваши мөн хөргөлийн хувьд бол 1 даваа 2 унаатай болж маргааш өдрийн барилдаанд Котоюкитэй барилдах онол тааржээ. Майгашигийн зүүнний 9-ийн башууд ирэмлэгдээд байгаа Токитенко Хүчидбаатар өнөөдрийн барилдаанд Майгашигийн барууны 10 Окиномит онол таран барилдсан. 2 бүх өмнө 3 удаа барилдахдаа 3 ууланд нь манай Токитенкод авч байсан. Уг нь бол давж сурсан бүхтэй өнөөдрийн барилдаанд онол таран барилдсан. За барилдааны бас Тачи ай дээр хитрхи цээж сөхөж олгосноос эндээс Сквина гэмхийг дагуулж Окиноми хийснээр энэ башуугийн 2 дахь даваа авч 2 даваа 1 унаатай болж байна. Маргааш өдрийн барилдаанд Окиноми Такаясутай онол таран барилдгуул Токитенко Хүчидбаатар ингэснээр 3 өдрийн барилдаанаас даваа авч чадалгүй 3 ялагдaltaй боллоо. Маргааш өдрийн барилдаанд хашир туршлагатай Вакано Сатотой барилдах нэ. Монгол улсын гавьяа тамирчин Японы их сумогийн дээд зиндааны хамгийн ахмад сумооч Томозно дивжээний Кёктенхо Цэвэгний өнөөдрийн барилдаанд Гагамарутай онол таран барилдсан. 2 бүх өмнө 7 удаа барилдахдаа 5 удаад нь Кёктенхо, 2 удаад нь Гагамарууд авч байсан байгаа. Энэхүү барилдаанд Гагамарус жин ихтэй бүхийг шахаараа төрхмөчт нь зүүн гарны давал смаушны версианс урдуура Ваттена гэмээр Кёктенхо даваа авснаар энэхүү башуугийн 2 дахь давааг авч 2 даваа 1 унаатай болж байна. Кёктенхо Цэвэгний маргааш өдрийн барилдаанд баруун жигрийн Yokozuna Haruma Fujiтэй барилдах онол тааржээ. Харин Гагамаругийн хувьд бол маргааш өдрийн барилдаанд Аояматай барилдах онол тааржээ. За энэ башууд Озигийн цолноосоо бууж Сикивагийн цолон дээр барилдаж байгаа. Баруун жигрийн Сикивагийн баруутаа бас тун хүндгэн барилдааны хийж байгаа. 10-аас дээш давсан тохиолдолд түүний хувьд Озигийн цолоо эргүүл авах боломжтой. Өнөөдрийн түүний өрсөлдөгчийн зүүн жигрийн Сикивагийн Гоида байлаа. За барилдааныг бас одоо санаачлагыг үндсэндээ Гоида гартаа авч барилдан Окурида шимэхээр баруутог ялсан. Баруутогийн хувьд бол ингэснээр 1 даваа 2 унаатай болж бас байдал тун хэцүүхэн болж байна. За тэгэхээр одоо үлдсэн өдрүүдийнхаа барилдаанд тун хариуцлагатай барилдаж 10-аас дээш даваа авахгүй бол үндсэндээ Озигийн цолны болзол байхгүй болж за дахиж Озигийн цолны төлөө шинээр эхлэн гэсэн ийм бас хэцүү байдалтай бол одоо очиж байгаа. За баруун жигүүрийн тэргүүн Озики Изүзү дивжээний Какрю Ананд өнөөдрийн барилдаанд өмнө 2 удаа барилдаж 2 удаад авч байсан. За шинээр Саньяку цолонд хүрээд байгаа баруун жигүүрийн хүмүүс би Шохо зантай оноод таран барилдсан байгаа. За 2 бүхэн барилдаанд Какрюг бол тун сайхан барилдааныг үзүүлж Ски Отошимихээр ялд авснаар башуугийн 2 дахь даваа авч 2 даваа 1 унаатай боллоо. Маргаашийн барилдаанд Аминишкитэй барилдан харин Шохо зан 3 ялагдaltaй болж маргааш Токио зантай барилдах онол тааржээ. За энэ башууд баруун жигүүрийн Yokozuna цолтойгоор бичигдэж байгаа Монгол улсын гавьяа тамирчин баруун жигүүрийн Yokozuna Японы их сумогийн 70 дахь Yokozuna Haruma Fuji Бямбад орж өнөөдрийн барилдаанд завс одоо нуруу намтай их уран барилдаанд зүүнний Майгашигийн 2 дэрэмлэгдсэн Toyonoshima онол таран барилдсан. За ер нь барилдаан бас их эвгүй барилддаг. Haruma Fuji-гээд бол эндээс талсан зүүн гарны давалсан мавшины барьцтай баруун гараар тосгуулж мавшины барьсан түрээд эндээс бол үндсэндээ цээд сөх мөчт нь бол Toyonoshima үндсэндээ нэг жоохон дагуулж хөмөрчих гээд байсан. За тэндээс мордох хөдөлгөөж анхаарлыг сарниулж байгаа тэндээсээ үргэлжлүүлж одоо мордох мөхийг нилээ хэд хийсэн. Тэндээсээ Содокаки мэхээр Haruma Fuji Yokozuna өнөөдрийн барилдааны давааг авснаар 3 даваатай болж байна. Харин Toyonoshima-гийн хувьд бол ялаг түлээж 1 даваа 2 унаатай болж байна. Ингэснээр 2 бүх өмнөх одоо ингээд нийтдээ хоорондоо 36 даваа барилдсанаас 29 нь Haruma Fuji 7 удаад нь Toyonoshima авч байгаа юм байна. Haruma Fuji Yokozuna-г бол маргаашийн барилдаанд Кёктенхо Цэвэгнэмтэй барилдах онол таарсан бол Toyonoshima-г хувьд зүүн жигүүрийн тэргүүн Yokozuna Hakuhoтой барилдах онол тааржээ.
Энэ өдрийн Мусубино Ичибанд зүүнний тэргүүн Йокозна Монгол Улсын гавь тамирчин Японы Сумогийн 60 стих аврах Хакко даваа жаргал гарч ирсэн. Түүний өнөөдөр өрсөлдөгч нь баруун зүгүүрийн тэргүүн бүхэн Мёгирүү байсан. Мёгирүүгийн хувьд бол одоо өнгөрсөн 9-р сарын башуу дээр бас Йокозна Хаккото онолтоор барилдахдаа бас одоо шууд золгоон дээр нокаутанд орж ирснийг бол манай үзэгчид бол тодорхой санаж байгаа хаа. Өнөөдрийн барилдаа өмнө нь бол одоо хоёр бүх 5 удаа барилдаж Хакко Йокозна тавууланд даваад байсан. За барилдаа гэвэл Хакко Йокозна цээж гидгэр босцсон. Тэндээсээ шилдэж зайлах хөдөлгөөн хийгээд өөрөө харагчаа бишгдсэн. Ингэснээр Йокозна Хаккогийн хувьд бол Башогийн 3 дахь өдрийн барилдаанд анхныхаа ялагдлыг хүлээлээ. Өнөөдрийн барилдаан бол ерөөсөө Хакко Йокознагийн барилдаан бол төдийлөн гарч чадаагүй. Ингэснээр Мёгирөө Башогийн анхны даваа авч 1 даваа 2 унаатай болсон бол Хакко Йокозна анхны ялагдлаа үлээж 2 даваа 1 унаатай боллоо. Мёгирөө маргааш өдрийн барилдаанд Котогошотой барилдах бол Хакко Йокозна Тойны Шиматай барилдана. Ингээд тав хүндээ Хазуу Башогийн 3 дахь өдрийн тайм мэдээлэл өргөлээ.